Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Олимт банк. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Mobicom. Хүлээлтээс илүүг. За сайн байцгаана уу, намайг баяр жаргал гэдэг. Би 19 настай, он гарсан ч ерөөсө 20 хүрсэнгүү. Тэгээ би энэ нэвтрүүлэгт орохгүй сая нааш алхаад ирж исэн баггүй. Тэгсэн чи яг нэг эхлүүрийн урд ингээл алхаж исэн чинь нэг баахан хүмүүс хажуудлаар гүүгээд Монгол хүний инстинкт байд юм ээ те. Масаараа явж ивэл шууд юу болж байгаа хамаагүй ч дагаа гүйцдэг. Би тэгээ дагаад ингээд цуг гүйжсэн чинь нөгөө хэд чинь яг юун дээр ингээд мөнгөн зэвэ дээр ирсэн 5 шарын автобуслуу бүгд тэрэ орчдөг байхгүй. Би тэгээ банцсандаа болоод бас төвшүүд хүртэл ганцаараа гүйсэн. Тэгээ сая бас тэгж ирлээ л дээ те. Тэгээд оюутан хүн болохоор ингээд бас ачаал ихтэй байдаг. Тэгээд байнгын дандаа алхаж явдаг. Тэгээд алхасаар байгаад яг гуйнд кардио гэж ордог юм байна. Энэ болонгуудаа яг бүдүүн эсвэл тэг махлаг хүмүүс зориулсан. Ягаад тэгэхээр өөхийг хайлуулад булчингаа тижээгээд тэг чинь над болохоор тэр юусо тохиромжгүй. Ягаад тэгэхээр надад хайлуулад байх өөх байхгүй, тижээгээд байх өөх байхгүй. Тийм учраас баг булчин маань баг булчингаа тижээгээд байгаа байхгүй. Баг сүүлдээ миний гуйны булчин баг бүр борцоолох нэ. Тэгээ бүр ингээд бүр нэг өрхийн имлэг дээр очиж бүхтэрээ айлгуулсан тэр баг ястараа болсон. Тэгээд Акса. Яг 60 секундын дээр. Ястаа гөргө торкооны зовлон гэрлээ да. Яг одоо хамгийн сүүлийн секундын дээр жүжигчин Батаг инээлгэлээ. Ясан тараагаараа. Тий, үнэхээр бас оюутнууд гिचүүлдэ үнэхээр. Ясан тараа бишээ, ясан өгцгөрөө гэж. Би төгөжсөн санаж байна бата тий одоо ингээд оюутан багт нөгөө нэг цусаа өгвөл мөнгө өгдөг, мөнгөөр нь хоол авч иж өөрсдийгөө тижээж явдаг. Яг сойсын урд нөгөө имлэг байдаг тий. Тэгээ би ч одоо автобусанд гэсэн чи бас саналаа. Би автобусанд мөнгөгүй намайг кондукторын жимхээр загнаад гашгачаад өгөөч чи мөнгөгүй на хил амчин татчааг одоо урагшаа зайлаач гэдээ явсан. Араас манай ингээ Амгаланбаатар жүжигч хүрээд ирэхээр нь би ихчээ наа чи надтай хамт яваа гээд хэлсэн. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Би мөнгөгүй тэр мөнгөгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэгсэн чи хоёулаа бууцгаа гэдэг хоёул ингэ болгосон. Одоо тэр анаа хараа байж байгаа бол За одоо чамд 100,000 төгрөг байна. Чи 300,000 төгрөгийн төлөө 100,000 төгрөгөөр бооцсон тавиад дараагийн шат руу орох уу эсвэл 100,000 төгрөг аваад гэртээ харъя гэж бодож байна уу? оюутан юм чи аваад харьчих. За хотлоо. Авахгүй цаашаа үргэлжлүүлнэ. Угнаа ясан өгцгөө жоохон махан болгоод угна өөхөн болгоод 100,000-аараа өөрөө л мэд. За ингээд баяр жаргал ясан өгцөг. Дараагийн 60 секунд чиний гарт. Тэгээд өрхийн имлэг дээр очиод тариад тариулах гэсэн эмч үчиг бөхсөө суллаач гэд би сулцсан байсан л та. Тэгээд ямар ч лсэн би бүр часыгээд аимшигтай зуурж орсон тийм нэг тарианы тийм зүссэн өвдөл мэдэрдэг байхгүй те. Бүр барцэлцсан өгзөг рүү орж байгаа шүү дээ нөгөөг нь. Тэгэл эмч ингээд шах гэсэн чинь нөгөөт нь орохгүй гэсэн. Тэгэхээр нь бүр аргаа ядаа хоёр гараараа шахсан чинь зүү орсон нүхээрээ буцаад задарч ирсэн гэсэн нөгөө. Тийм тэгээд таны арга Жүжигч Батагийн мушилцалтыг тооцсон. Яг буцаад цацарж яхад нь инээдтэй нөө. Батач бас өөрөө бас ер нь ясан өгцөг байсан шүү дээ. Сойс таах гэж хад ийм байгаагүй шүү дээ. Торкой амин хаана байгаа юм бэ? Хавиргаа гаргаж ирээд гитар болгоо тоглодог юм. Тэгэл хүмүүс инээлгдэг бол ш дант. Тийм л торкой байлаа. Яг тэр чиг одоо дараагийн 3 дахь шатнаар гоё инээдэнтэй өөр түүх ярья. Нэг үргэлжлээд байгаа нэг үйл явдал болсон түүх үргэлжлээд байгаа. Тэгж наач дандаа нөгөө батад тохиолж ирсэн болохоор өөрөө наач энийг явчихад байгаа байхгүй жаашаа. Чи яхаж өөр сэдврүү оролдоо жоохоо. За тэгээ. За мөнгө хожмороо үргэлжлүүлэх нь хэцүү гэж бодож байна. За баяр жаргал чи үргэлжлүүлж 500,000 төгрөгийн эрхийн төлөө өөрийнхөө 300,000 төгрөгийн дэнчин тавиад дараагийн минутыг авах уу? Авнаа. За тэгвэл энэ боломжийг чамд яг одоо өгье. 10 жилдээ та нар үргэлжчихсэн үү? Би болохоор охиныг арай нэг жоохон өөрөөр найрж үзээгээд бас нэг Монгол эрэгтэй хүний нэг байдаггүй зан чанар гаргаад 3 жилийн турш өглөө болгон хоол хийгээд аваачиж өгсөн байхгүй. Тэгээ эцэст нь нөгөө охин чинь өөр залуутай үргэлжсэн. Гэхдээ бас те 3 жил миний хоолыг эцээргээр бүр дил таргалсан байхгүй те. Тэгээд ягаад өөр залуутай үргэлжсэн бэ гэхээр дил таргалж харан би тоогоогүй. Тэгээд 100 гадаа сагсчихсэн чинь ингээд яг бөмбөг эзэмшээ үзсэн чинь нэг бүхний сонсгоор нэг амар чангаар нэг тэгээ нэг бүгэлцэн нэг бүр гэдэг цэр тэхгүй. Тэнгүүд нь бүгд ингээд сонсоол байжсэн чинь пүү ахгүй. Хайцсан мэдгүй. Тэгэл гэртээ ороод хатаж үхгээл гэртээ ороод ингээд
ус хайгаал тэгсэн чинь ингээ юу ч яахгүй шууд аягатай байсан усыг аваад уугаал өрөөндөө очиод хөвцөн чинь галтгооны өрөөнөөс өвөө. Энэ одоо ямар л үдэн миний хиймэлтүүтэй хийж хоноош тавьдаг усыг асгаа гэж байна. Бүр тийм болж ирсэн. Хиймэлтүүтэй ус уусан. Тэгсэн. Та энийг л дээ. Баян шүүмж дагуулж байгаа. Батаг баян инээж ийг хараад байгаа байхгүй. Царайн тийм юм аа мэд.